хүүхэд хамгааллын төрөөс баримлалж бодлого хэрэгжилтний ямар байгаа үр нөлөө үзүүлж байгаа мүү гэдэг дээр аудит хийсэн. Монгол улсын хэмжээнд яг энэ хүүхэд хамгааллын төсөл хөтөлбөрөөр үр дүнтэй эерэг үр нөлөө үзүүлж байна, сөрөг үр нөлөө үзүүлж байна гэдгийг нь үнэлэх хэв бодлогын баримт бичигтэй ийм шалгуур нь өөрөө гараагүй байдаг. Тэгэхээр нөгөө мянга бид нар одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд энэ маань сайн юм уу, сөрөг байгаа мó гэдэг үнэлэх боломжгүй байгаадсан. Жишээ нь зөвхөн аймгийн хувьд гэхэд хүүхэд эрдэнэч гэдэг юм уу те ингээд ийм цагдаа ариун мэндийн газруудаа хамтарсан хөрөнгө мөнгө баталсан төсөл хөтөлбөрүүд хийгдсэн байлаа л те. Хэдий хийгдсэн ч гэсэндээ яг өмнөх онтой харьцуулахад хүүхэд холбогдсон гэмт хэргийн нөхцөл шалтгаан буураагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо нөгөө хүүхэд хамгааллын үйл ажиллагаа сайн байна, бодлого нь зөв байна гэх юм боломж байхгүй байгаа байхгүй. Тэгэл энэний нэг жишээ нь хэд чинь одоо нөхцөл байдал хүүхдийн гэмт хэрэг, хүүхдийн хүчээр хийлэлтэй яг энэ нөхцөл байдал гарсан тохиолдолд манайх одоо төр засгаас үйл ажиллагаа явуулдаг. Уг нь бол хуулиараа тэр эрсдэлт нөхцөл байгаа хүүхдүүд дээр урьдчилан судалгаа явуулдаг. Жишээ нь одоо багийн нийгмийн ажилтнаа те манай тэм гэр бүлийн хүчирхийлэлд өртөх боломжтой хүүхдүүд нь ийм гэмт хэрэгт өртөх боломжтой ингээд урьдчилсан ийм ажлуудыг хийж явах хэрэгтэй. Энийг энэ төр жишээ нь огт хийдэггүй. Ийм одоо үр дүнгуудыг энэ аудитаар бид нар гаргаад за бодлогын хэмжээний зөвлөмжийг бол их хурал за нэгтгэсэн тайлангаар ангид засгийн газар түргүүлсэн.